Beno. Beno. Хүн байна уу? Beno. Хүн байна уу? Хүн байна уу? Хүн байна уу? Сэно. Мөгэн. Нервис again. Сандраатай гэж монголоор хэлээ. Нэрийн хэлээч. Олон маань сэно. За, бит хоёр болохоор одоо дээд хотелын чи заавал надад хэлчихсэн гэж чиний нэг шиг харагдчих болно шүү дээ. За. Тэр энэ зураг авалтын ажилдаа явж агаад тэгээд яг зургийн завсраар юутай болоод завсралтай болоод тэгээ нэг цаг зүгээр дэмий уцаа ухад сууж ирснээс хий гэж бодоод тэгээд подкастныхаа 2 дахь дугаарыг хийж байна. Эхнийхээ гаш гэхдээ постлог байгаа. Тийм, тэгээ бас постлогдох үгүйг ч бас мэдэхгүй байгаа. Ээж ихсэн постлогдох үгүйг мэдэхгүй байна. Бид хоёр зүгээр л цагаа ашигтай нэг цаг уцаа ингээд ухчихснаас хоёлаа хоорондоо эхлэх балын юм яриад байж байгаа юм дээр яахгүй. Одоо тэгээд яг ингээд юм ярих гэхээр юм ярихдаггүй байхгүй юу? Харин тийм. Тэгээ ингээд үгийн төгсгөл байхгүй. Тийм. Хоёлаа ном уншдаг болохоор юм болов уу? Би уншдаг ш. Би ч гэсэн өн уншдаг ш. Тийм. Яалтчгүй ингээд зүгээр нэг хараагаараа уншаад байгаа. Ингээд амаараа ингээд чилж унших байгаа штэ. Үнтэй аюу тийм сайн харилцаа үүсэхгүй гэсэн үг тийм. Албаны ч юм уу тийм. Илтгэлийн ч юм уу тиймэрхүү үүсэхгүй болохоор юм бол. Тэгээ яг нөгөө нэг хүмүүстэй хоорондоо ингээд хэдүүлээ ингээд хоорондоо юм ярьж захтай нэг юм ингээд яриад тэгээ шингээш тэгэл гэсэн тэрийг үлээ харсан уу гэсэн үү гээл нэг ингээл юм ийм үг байхгүй тийм. Буцаад ингээд хөөний хэлрүүгээ яваад байгаа юм ааш. Ихэд зүгээр юу? Зүгээр ингээд аваа. Тий, аваагаараа эсвэл нүрийн мимикээрээ тий юу ингээд чиний харсан уу гэнготл ингээд юу гэж чинь харсан чаа. Гэж болоо тий. Тэгэл амар гоё байгаас гэсэн чи ингээд нэг тийм байна, гоё байна гэдэг өгүүлбэр байхгүй болцсон. Тийм. Ер нь жоохон гомдтой тий. Хэл ярианыгаа чигтэй болцсон байна. Гэдгээ ер нь бол одоо амар анзаарч байна. Харин тийм. Тэг ингээд альва ямар нэгэн сэдвийг задлаад ингээд удаан ярихгүйгээр нэг сэдвээс нөгөө сэдвийн хооронд ингээд амар хурдан хөргөөд тэг нэг юм ингээд дуусахгүй яагаад тийм юмыг ярьж эхэлсэн ч юм уу. Тэгээ тэр нь ямар ингээд өгүүлбэртэн юм юу байхгүй те одоо ингээд эхлэл төгсгөл дүгнэлт ч юм. Нэг тийм юмс байх чинь цаа. Нөгөө нэг юу байхгүй structure гэж байна. Тийм. За ямар нэг юмгүй л болцсон юм байна. Тий. Тэгээ тэрийг ч ингээд ойлгохгүй. Тэ жоохон л ойлголоо. Та бас ингээд зүгээр анзаарах юм бол тий ер нь битээр ингэж утас тавиад ингэж хоолоогоо бичиж сууж байхдаа л яг ингэж өөрсдөө анзаараад байгаа хгүй. Тэг яг ингэж дуусахгүй байгаа хгүй. Юмыг ингэж хэлүүлээд баггээ хайчаад өөр юм л ороод ирэхэд баггээ хайлаа өөр юм болоо ингэж тэгээ эний өмнө сая ингэж бит хоёр ингэж юу яаж байгаа хгүй юу. Ингэж за хоёлаа ингэж цогон дээр сууж гоё харагдах юм байна гэж доо. Тэгээ цогон дээр ингэж суугаад ингэж бичиж эхэлчихсэн аа ингэж яг нэг ярьж байгаа юм аа ингэж яахгүй. Эний өмнөх дээр нь ч гэсэн ингээд би яг тэгж бодсон. Нэг юмаа ингээд ярьж дуусахгүй шууд ингээд өөр зүйл рүү нөгөө нэг зүйлээ ойлгох гэж ядчихснаа шууд болоод өөр зүйл рүү дахиад ингээд анхаарлаа төвлөрүүлээд тийм яг л юм гоомэ болчих. Амар гоомэ яг өчигдөр ярьжсэн шиг гоомэ. Тэгээд эний дүнлэлтэндээ ингээд дуусчих юм. Форс мэдэрч байна. Бид хоёр гоомэ хүмүүс ил болоо. Тэгээ ер нь зүгээр өөрсдөө анзаараад үзэрээ. Тэгээд амар их юм ярианы дутагдалд орж байгаа юм байна. Ер нь бол монгол хэл маань жоохон хэцүү болсон шүү дээ.
юу өчигдөр чамд хэлсэн шүү дээ. Би ингээд нөгөө нэг зэрэмдэглэж ярьдаг болсон. Тэгээ ингээд бүрэн гүйцэд монгол хэлээ ойлгоогүй, бүрэн гүйцэд монгол хэлнийхаа бүхнийг ч мэдэхгүй юм байж тэр одоо англи өгнүүдийг шилдэг юу вэ гэдэг. Тэгээ юу нь бол би ийм юм бэлээ би ингэж анзаарсан заяа. Одоо жишээ нь би ингээ хятадд очиход ингээ чиний англи хэлтэй байна уу, үгүй юу, хинт чамаагүй гэдэг за. Хятад хэлтэй байх юм бол тэр хүмүүстэй ойлголцох боломжтой. Тэгээд тэнгууд ингээ тийм хүчтэй ус гүний ингээ бодлого явж байгаа байхгүй юу? Гадны хэл соёлд ерөөсөө ингээд нөгөө нэг хориг гэх юм уу одоо нөгөө нэг ингээ хязгаар тавьчихдаг. Тэгээд тэнгууд тэр улсын хүмүүс тэр улсынхаа хэлийг амьдруулад цааш нь өв соёлоо амьдруулад авч боломжтой болно гэсэн үг байхгүй. Тэнгүүд ингээ харангууд манай монгол шиг ч юм уу тэгээ одоо ингээ дөнгөж хөгжиж байгаа юм жижигхэн тэгээ жоохон ингээ нэг гадны соёл ингээ амар их автцсан тийм улсуудын хаа бүгд бол ингээ наана харахад амар гоё ингээ боловсралтай амар хэл устай тэгээ хятадаарч ярина, англиарч ярина, японоорч ярина, орсоорч ярина гэл. Гэтэ яг үндэ ингээ нөгөө тэр хүмүүсийн өөрсдийнх нь тээж авч явах хэвээр соёл нь ингээ байхгүй болж идэг. Одоо бид нар ингэж ярьж байгаа бидний хүүхдүүд тий англи хэлээр л. Тий одоо ер нь дүүнер мөрөөр бол хэлд орж дандаа л англиар л ярьдаг. Тэгээд тэрэнд нь аав ээж нар нэг юм бахархалтай. Тий ингээд соёлтой боловсралтай хүүхэд гээд ерөөсөө тийм биш байгаа байхгүй юу? Үндэ тэр хүүхдүүд чинь алдчихин л та. Соёлоо тээж авч явах хэрэгтэй хүмүүс ирээдүйд нь бол тий. Би бас яг анзаарсан чинь тийм байна. Би Солонгос 5 жил амьдэрсэн байхгүй юу? Тэгээд тэр хугацаанд ингээд солонгосоор л ярина. Тий. Тэгээд яг юм англитэй нөө өөр орны хэлтэй нөө тэр нь ингээд үнхээр падлиг үү. Тэгээд солонгосчууд өөрсдөө англиар сурах гэж бас ерөөсөө боддгоо. Шаардлага байхгүй. Тий, ер нь бол бүх юм нь солонгос хэлээр байж гин. Тэгээ одоо солонгос улс өөрийнхөө цар хүрээг амар тэлж гин. Өөртөөхөө өв соёлыг бүр дэлхийд дахинд амар гаргацсан. Саналын давталгааны утга учирыг бол хамгийн сайн ойлгодог ард хүмүүстэй бас солонгосчууд. Тэгээд K-pop ингээд хүүхдүүд нь англиар ярьж байгаад нь ингээд баярлдаг эцэг эхчүүдийг би бол ерөөсө хараагүй юм байна. Ингээд солонгос хэлээрээ амар хөөртөм ярьж байгаа хүүхдүүд ингээд илүү хөөрхөн харагддаг юм тий. Тийм юм нэр анзаарсан юм байна. Одоо тэгээд ингээ гадуур явж байгаа харангуй бүх хүүхдүүд мами, daddy яасан хийсэн гэж дандаа англиар ярьдаг. Тэгээд ямар ч хүүхдүүдийг англиар ярьдаг. Яагаад Монголд байгаа юм бэ чиж? Тэгээд амар гурсан санагдсан. Би ингээ жоохон бахтай ингээ намайг англи хэл сурж байгаагууд ингээ би англи манглиар өмнөж байгаагууд ингээ аав ээж ингээ амар хатдаг. Миний охин өстө болж юм юмдаг гэл тэгээ би тэрэндээ ингээ айгүй хавтаал гэх англи хэлгүй бол чи бараг суух юм уу гэдэг тийм юм чи явдаг штэ. Ер нь бол одоо ингээд төсөв насны хүүхдүүдийн дунд тийм чи англи хэлгүй юм байна гэж бүүлээдэл тий. За би ингээд ингэж явах. Ялгуурлан гадуурхаа. Тэгэл амар буруу. Яг үндэ бид нар хүүхдийг ялангуяа хамгийн ихэнд нь их хилийн заах хэрэгтэй үстэй. Ер нь бүрэн гүйцэд яг уу тий олон хэл сурч болно. Гэхдээ өв соёлоо улам л алдаад байгаа юм шиг санагдаад тэрнээс надад айгүй хэцүү байсан. Би ингээд бүр ингээд Европ, Германд ингээд очиход эсвэл Польшд ингээд очиход тэр хүмүүс Польшоор л ярина, Германаар л ярина заяа. Англиар ярих амар дуруу. Ер нь бол англиар ярихад бүр ингээд дуртай дургуул хариулдаг юм бэлээ. Тэгээд ер нь бол өв соёлоо авч үлдэх ямар чухал юм бэ гэдэг тэр хүмүүс ингээд хангалттай ойлгосон юм заа санагдсан. Тийм бэлээ. Тэгэд одоо нөгөө нэг яг өөрсдийнхөө бас юм болгож чаддаг те. Одоо ингээл солонгос хүмүүс одоо ингээл англиар ингэж яхад өөрийнхөө аялгаар ярьдаг конглиш гэлтэй. Тэгэл хүмүүс тэрэнд нь юм амар дуртай хүлээж авдаг. Орсууд амар орсон айлхтай ярьдаг тий. Хатуу тий. Тэгээ ойлголцчихлээ болоо гэдэг ч юм уу. Аялан баялган дээр ингээд зарим хүмүүс ингээд чи юм гэдэг хандлага биас харж л байсан. Цэвэрхэн дуудлагатай бай. Уг нь бол амар ингэж гүнзгийгээр хүлээж авахгүйгээр хөнгөн юмсыг ер нь л альва юмсыг хөнгөн хүлээгээд авчвал арай дээр юм шиг санагдаад байгаа ш надад. Ер нь бол гэхдээ хэл чинь бол яг үндэ хэл бол зүгээр л одоо
багаж штэ. Тийм Хэрэглээ ойлголцох хэрэглээ. Тэгээ өдөр тутамд байдаг зүйл. Гэтэ тэр хэлний цаана тэр улсынх нь өөрийнх нь соёл явж идэг. Тэгэхээр монгол хэлээ бид нэр ерөөсөө ингэж хомдоомааргүй лээ. Тийм ээ. Чихний чимэг болсон. Луу сайхан монгол хэл. Чин зүрхний чин зориг чин хүсэл. Өөстөсөө готож бай. Чихний чимэг болсон. Луу сайхан монгол хэл. Чин нэгсэн зүрхний битэр санаа. Мэн бэ за дараагийн дугаар дээр бид хоёр энийг зэрэг уншиж эхлэв. Чигч уншиж үзүүлээ заяа. Гэтэ яг өөрсдөө яг энэ асуудлаа мэдсэн байх гэж хүмүүс болж байгаа сте. Тий, хөөрхөн засгаад хичээжлээ штэ, сайжрах гад л штэ. Тэгээд тэгэл ер нь тэгэл гадаадад явхад л ер нь амар их тэрийгэ мэдэрдэм билээ тий. За нэг нэг гэдэг чи ямар чухал юм. нэгэнд одоо гадаадыг ярьсных би Өөрийнхөө экспириенсийг ярьчих уу? Өөрийнхөө экспириенс биш үү? Туршлага. Өөрийнхөө туршлагыг амьдралын туршлагыг яа. За Энэ хүн Солонгос 5 жил амьдраад гээ Монголд ирж ирсэн баа. За. тэгээ одоо ингээд хүмүүс ингээд бүр маш ихээр Солонгос руу явж байгаа. Тэгээд энэ нь ингээд зөв тэгээд тэнцээ очиод хар ажил хийгээд ингээд оюун санаагаар ажил хийх нь хүнд ингээд илүү дээр юм байна гэдгийг ингээд их хүмүүс нь ойлгож байгаа. Зарим хүмүүс нь болохоор толгойгоо ажиллуулахгүйгээр бие ажиллуулаад ингээд мөнгө олоод ах юм бол болох юм байна гэдэг зүйлийг ингээд айгу ойлгоод яг ингээд яг гэл нэг замдаа ингээд жигдэрч байгаа юм шиг ингээд харагддаг байхгүй юу. Тэг би болохоор за хар ажил хийсээр агаад шантраад бүр ингээд гутраад яагаад ингээд гадагшаа яваад ингээд гоё юм сураад ирнэ гэснээ би энэ чинь ингээд нэг солонгос өгөөд нэг солонгос юм за ингээд хүнс загнуулаад хараалгуулад 0 цэвэрлээд хүний ингээд баас шээстэй зурлаад байж хэвстэй гэсэн бодлоос болоод тэгээ би хичээл илүү хийхээсээ илүү хар ажил илүү хийсээр байгаа ингээд нэг сурсан ч юмгүй урасан ч юмгүй ингээд ололт аваагүй юм шиг санагдаад тэгээ ингээд буцаад хуржирсан байхгүй юу. Гэтэ ер нь ихэнх л Солонгос сурж байгаа юмнууд хүүхдэлж ажил хийдэг баг. Тэ ямар нэг байлаа. Тийм шүү дээ. Бүгдээрээ л хийж байгаа шүү төрхий. Тэгээд одоо зүгээр ингээд зүгээр л нэг захих юм нь болохоор ингээд бүх юмыг ингээд амар өндөр хүлээлтэнд тавиад бүх юм гоё гээд тэгээ зөвхөн хилийн сураад хоол намттай гэд очихоос илүү ямар ч газар зэ бүр ямар ч газар гэж би хэлий. Зөвхөн Солонгос руу явж байгаа биш. Зүгээр л ингээд гадагшаа явж сурах гэж байгаа амьдрах байгаа бол соёлын гээд нийгмийн хүрээллийн гэдэг ч юм уу тийм юмд нь бэлтгэлтэй очижсэн. Яг ийм Монголоосоо ингээд ийм Монгол чихэр боо борцог авч очихоосоо илүү зүгээр ингээд судлаасаа тийм тэр газрын одоо нийгэм соёл нь яг юу ах вэ? Тэр чинь зөвхөн гарч байгаа кинонаасаа гарч байгаа дуунаасаа тис ондоо уур амьсгалтай шал өөр зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр бас ингээд ганцаараа амьдрна гэдэг чинь шал өөр ойлголт. Ингээд одоо ээж аав найз нөхөд ийм хүрээлэл монголоор чөлөөтэй ингээд өөрийгөө илэрхийлдэг байсан илэрхийлэмж тэгээ бүгд шал өөр болно гэсэн үг. Тэгэхээр нэгт ингээд ганцаардах гэдэг зүйлийг бас ингээд давж туулах хэрэг гарна. Тэгээ тэрийгээ даваад болохоор өдөрсөл тээ. Тэгээ даваад тэрийг үлдчихэж байгаа оноо их амар мундаг. Тэр зүйлийг даваад сургуулаа төгсөөд амжилттай ажиллаад цаашдаа ингээд төгсөөд ажиллаад байж байгаа хүмүүс бүр амар мундаг. Тийм хүмүүний л амьдрал нь шал өөр нөхцөл байдалтай байсан. Хүн болгон тгийх австаа змаар л гэж байгаа. Юу нь л чи Монголд эргэж ирснээр гэлтэй бас тийм хамаагүй тэрсэн. Тэгээд бас яг ингээд юмнуудыг би ингээд ойлгож байгаа хгүй юу. Яг ийм болох хэвээр юм болдог. Нэг ийм цаг хугацаа ялтчихгүй ийм ямар нэг юм ингээд байдаг л байгаа даахгүй юу. Тэгээ би ингээд одоо нэг юм 6-аар явна гэдэг шиг тий. Одоо ингээд нэг юм далтын хүч юу ч үдийн тий одоо таараа мэрэг дээр гэдэг ч юм уу тий. Хүнд үзүүлж мүзүүлээл ингээд цурхаа мурхаа гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү он сар жил өдөр гэх тий. Тэгэл нөгөө нэг одны цурхаа мурхаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм би ингээд огт ингээд байхгүй л гэж боддог байсан. За. Тийм бол одоо ингээд амьдралын шаардлагаар ингээд харангуйтал
яалтчгүй л одоо ингээд нэг юм юмнууд байгаад байгаа байхгүй юу? Одоо үзэж хардаг хүмүүс яалтчгүй яг таг хэлэхгүй ч гэсэн ерөнхий утга санааг ингээд хэлсэн байдаг ч юм уу? Эсвэл өөрөө чинь хизээч анзаараагүй талыг гаргаж ирж сануулдаг ч юм уу тий. Би ингээд солонгос юу яжсан ахгүй юу? Алганы ингээд хийгээр ингээд үздэг юм зурхаач дээр ингээд үзүүлчихсэн ахгүй юу? Тэгээд үзүүлсэн чинь намайг ингээд чи ингээд юм даяанч амьдралтай юм байна. Тэгээд ингээд нэг газраа ингээд удаан тавтаж суурьшиж ингээд чаддггүй. Магадгүй чи бас ингээд Монгол болохоор чиний ингээд генд байдаг гэж магадгүй. Тэгтээ ер нь бол чи яг юм доктортой суурь амьдралтай хүүхд чиг харагдахгүй байна. Нийш тийшээ ер нь явсан л хүүхдээ. Тэгээд би чамайг буцаад юу нэх орон руугаа явах юм бол чамайг илүү дээрнэ гэж бодож байна гэж тухайд хэлчихсэн заяа. Хэдэн жилийн өмнө тэр намайг одоо Солонгост очиод 3 дахь жил дээр гэсэн. Тэгвэл бас тийм. Тэгээд тэрнээс очиж 2 жил хийсэн юм шиг. Ер нь жил 8 сар ч юм нэг тийм байсан байхгүй. Би одоо ингэ бодсон готлыг 4 жил 6-аас 8 сар болсон байсан билээ. Барал таас. Тийм. Тэгээд одоо ингээл таараад миний зэрэг сонсооч ч юм уу ингээл одны 6 мөрхөн ингээл сонсоол тийм готл ингээл ер нь ингээл тэгээ гэр хийдэг зүйл нь одоо гэртээ ингээд яг юм энерги ингэж одоо гэр бүлээсээ ингэж сайхан нөхөөд их орноосоо нөхөөд тэгээ буцаад ингээд тийш тийш ингээд явдаг. Тэгээд буцаад ингээд ирээд энерги ингээд их орноосоо аваад нөгөө тоглоомн дээр яадаг нөгөө нэг амин өгдөг яг бейс кэмп яг тэр шиг тий энерги гэдэг. За окей. Тэгээ одоо би яг тийм байгаа байхгүй юу? Тэгээ би одоо ингээд Монголд ирээд ингээд жил болж байна. Тэгэн готол би одоо ингээд эхний яг нэг 3-4 сар яг ингээл гэртээ бүгээл хүмүүстэй ингээл харилцаа тогтоомоогүй санагдаад ингээл би өрөвдөлттэй би ингээл сургуулаа төгсч чадаагүй би муу хүүхэд гээл ингээл хүмүүс ингээд яг амар нөгөө гівтэй мэдрэмж авдаг юм шиг байгаа. Тэгээд чи яваад ирэхээр ингээд би ингээд бүтлгүүтчлээ би ингээд нийгмийн бүтлгүү хогшаар новш манай үеийн хүүхдүүд одоо амарлаг явж байхад би ийм ингээд битээ тэгж бодорой. Битээ тэгж бодорой. Тэгээ одоо тэр нь одоо ингээд дээрдэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрэн готлыг би ингээд гэртээ байснараа тэгээ дахиад ингээд шинэ найзуудтай болснараа ч юм уу тэгээ шинэ хүрээлэлтэй болснараа дахиад ингээд яг юм буцаад ингээд цэнэглэгдээд буцаад яг ингээд би ингээд яг өөртөө ирж байгаа. Тэгээд Солонгос тахт би яг ингээд яг нэг өөрийгөө алдал тэгэл ерөөсөө ийм хүнтэй харилцан яриа ийм нийгмийн ийм харилцаа байхгүй сургууль дээр очиод нэг чимээгүй ажил ингээд ковидын үе тэгэл ингээд бүгдээрээ л ийм чимээгүй ингээд суугаад тэгэл ямар ч тийм шинэ харилцаа байхгүй ингээд буцаалт хараал гэртээ арай тэгэл ажиллая гээл ажил дээр бас ингээд өөрхөн хийх хэрэгтэй юм шин тэгэл буцаал гэртээ арай нэг ийм байсаар агаад одоо ингээд ийм ингээд хүмүүстэй харилцаал насаа цаашаа гээл ингээд явж байгаа нь амар гоё. Тэгээ би одоо дахиад гадагш явмаар санагдах сэтгэл буцаад байгаа даа. Тийм амар гоё. Чи дүүл угаасаа тааж үгүй нэ. Хэнтэй. Мишасэг. Тийм үү. За маа найз гэдэг байхгүй 10 жилийн маа найз. Тэгээ маа найз бас ингээд бас Японд амар олон жил 6 жил лөө байж агаад ирсэн шүү дээ. Сурсан байхгүй юу? Сурангаа тэгээ ажилласан. Тэгээ зэнэ. Yo, one was just do you want more hour? Your body is crying. Амар гоё нөө. Your body is crying. Your body is crying. Тэр sweet гэж хэлж чаддаггүй crying гэж байгаа. Окей, sweet болоогүй зүгээр ингээд чиний би хүчээсэн байж дээ л гэдэг. Тэгснэ яалаа ингээд чи exercise хийдэг үү гэсэн юм. Чи ядаж өглөө босоод тоглоом scratch хийж байгаа. Чи уусаа юу? Алей өгчтэй. Би тийм өнөргөө шүү. Мөрчин. Ондооч 20 минутын дараа мэдсэн юм уу? Мэдээгүй. Масаж өгч. 20 минутын дараа амна. Тэгээ саал гарах юм уу? Тэгчээд саал орон 20 минутын дараа боолоо. Чи тэгээ шууд манай подкастт орж байгаа. так гэж л. Так. Yeah. За анх удаа массажинд орсон юм аа. За Бүр ёо. Ямар байсан? Би хөвснэс Тэгтээ ёо би бүр яг нэг ингээд унтах гад ингээд тэгснэ гинт ингээд би ингээд хөө сэрэл би ингээд
Гоё унтчихгүй яасан. Яг миний анхны бодож чинь унтчихдаггүй. Өвсөн үү? Миний анхнаас унтч чадахгүйсэн. Амар юм юу те амар зөөлөн барьдаг юм лээ. Энд чинь нөгөө зөөлөн байр Чи зөөлөн байна гэдэг. Анхид нөгөө нэг өвлөвчлэг үү? Шууд болчихсон. Чамайг хараад ийм фото байвал дийлэхгүй байх гэж утсан юм болов. Эхлээд гэхдээ амар шунаа ингээд хүлэн дээр ингээд халуун ингээд даавал би ингээд толгой ингээд явчихсан. Тийм. Чиний давтсны даралт чинь нэг юм болчтой. Яг би ингээд толгой ингээд энэ юу болов. Тэгээд нэг юм амар шунаа чичиргийн болоод сайхгүй. Яна хүүхий их чи ингээд гарын чичирэг байгаа юм байна гэсэн чинь. Миний би чичирэгсэн ингээд. Тэгээ crying гэж хэлсэн юм биш үү? Бисгүй тэгээд ингээд тэгээд дараа нь би ингээд боддогс чинь минь их ч гараа авсан ч гэсэн ингээд чичирэг байгаад байхгүй. Би чичирэг байгаа юм биш үү? Би бас яг массажинд орохоор ингээд хамаг ингээд арцганаад тэг ингээд нүд харанхуулаад нэг юм яг юм нэр сонирн болд шүү. Нэгтгэдэг юм нүдчээ. Бүр ингээд гэтээ би бол ялцч ингээд дутчихлаа. Дахиад нэг цаг байсан бол 90 минут тавина байсан. Тийм. Дахиад нэг цаг юу Дахиад хэцүү баг. 90 минут цаг. Тийм 30 минут байсан. 90 минут чи нэг цагаас их үсттэй. Үгүй нэг цаг нь 2 цаг ч биш. Тэгээд 2 минут. тийм дахиад нэг цаг байх юм бол хэцүү. Дахиад мөрөө бариулах уу гэд гэсэн аахгүй. Тэгэхээр би цаг ажилттай байгаа. Тэгээд бас ёо Баяно. Нүд чинь нэгж авах шиг санагдаж байна. Хагас нэг. Тэгэхээр би одоо гэхдээ дахиад бүтэн би юм амжсан массаж болно. Амар тань ёо гэдэг амар гоё юм. Тэрүүл. Хоёр гэс хоолны хадаараа байл. Үгүй нолойтой цэмэл лүнгээ их байсан. Гэтэ гайгүй л байгаа гэж бодлоо. Айгүй. Тэгээс орой хоолн дээр нөх амар Бид 2 сая тэн дээр ингээд Гэнэтэй сэргэлсэн үү? аха. Бид тэрэн дээр ингээд суугаад амарлаг ингээд гарт наамарж байгаа амарлаг гэсэн аахгүй романтик бол бид тэрэн дээрстэй баахан юм ярьж байгаа харсан чинь рек дараагүй дээ. амар хийж хийжнэ. За катлчи гэсэн чинь риг дарагдаж. Тэр амар баба юм болсон тийм. Бид тэр жоохон амар дарк юм шиг заа. Муухай хүнд. Амар Хойлоо амар санаа алдаа. Би тийм юм уу? Тэгээд яг бэрэл гарч нэг удсан Удаагүй гэсэн. зүгээр гэдэг 30 минут гэсэн биш үү? 10 минут ч. Тэр чинь 2 подкаст гаргачихлаа. Эхнийхэн барыг 30 минут болсон уу? Одоо энэ ихлэ бас 30 минут болж байгаа. Захаа юм гэдэг гоё. Хэд массажлуулаа. Тэр толгой ирээдэг бол энэ юм болоос. Тэг доошоо тавьсан юм Тийш тийм. дээш хавт юм бас. Тийм дээ шаа. Өдөөш харуулаад бэлцэж хийсэн чи онгосноо. Би Бүксэж чаад. үсэж чадлаа. Яа тийм өнгөл. Өгцгнийхээ юм хүмүүс Ийм дотор ч байгаа бүх хөрвөлөгцсөн хийнүүдийг гаргадаг. Тэр нөгөө нэг Монгол барин дээр тэгдэм биш Шар үү? тастай барай. Тастай барай. Тэгээ нөгөө нэг юм шар тастай илсэн чихээ илсэн сахар даваас сойл юу л. Бурам. За мэдгүй дотроо нэг юм хар давуу. Тэгээ тэр нь ингээд тостой. Тэр нь дотор нэг юм байгаа. Тэгээ ингээд гизэн дээр ингээд тавьдаг хгүй юу? Тэгүн готлог контрол гонхтой юм билээ. тэгээд одоо ингээд тийм тавьсан хүн ингээд Үгүй яваад чинь тэгээ тавиад. тийм үү. Тэгээ юуг хажуу тараасан. Тэгээ одоо ингээд дээш хаалаа. Ихтэй ингээд чөлөөтэй онгороо гэж хэлэхөө. Тэг жилээгүй. Би бас сандраад цаа хажууд ингээ хүн байгаа за. Тэгээ тэр чинь ингээ зөв хөшгөөрл ингээ хааж байгаа шүү дээ. Тэгээ ингээ дээш харуулж хөвтөөд тэгээ ингээ хоёр гаранд ингээ бас хатгуулцдаг заяа. Тэгээ хөлн дээр бас ингээ байгаа. Тэгээ ингээ гизэн дээр ингээ томыг тавьчихдаг. Тэгээ ингээ яг дээш хараад тавьчихаа. Яг амар онгоц хүрээ. Тэгэл ингээ нэг хоёр гаранд нөгөө базаалцаа. Үгүй. Тэгэл үгүй гэж гэлж дуусаагүй. Тэр нэг аим удаан за ингээд тэг ингээд за нэг онгоцлаа одоо болсон баримтагч амар гоё Тэг өмсөн ч гоё аснаа. амар гоё юу Хи одоо ингээд төсөөлөө ингээд таны өрөө хийж юм байдаг юм байна. барайны өрөөнд ингээ ороод ингээ хөвтчихсэн чигээ чүгийн хүмүүс контролгүй угаал. Тэгээ миний ажил юу бас удаач юу ингээд угаас хийж байгаа. Би ингээд яг дуусаад байсан ч хажуунаас тийм үнэр байхгүй. Хий Яг
ингээ хөрвчлэгсэн хий угаасаа ингээ ялангуяа эмхтөний самаа хий орчдөг. Хүүтний үлрэл мөлдөл би бас яг Доошлоо даарч марсан. Хүүтний үлрэл амар тийм хитэ болчтой. Тэгээд тэгж чимигээ гаргадаг тийм гоё юм лээ. За бай бай.